Өнөөдөр өсрөө би жигсаал тэнд цуглаанд очихыг уриалж байна ард иргэдэг. Гэхдээ 50 жигсаал цуглаан хийгээрээ битгий дайрч ороод байгаараа битгий цэрэг цагдаатай асуудал үүсгэрэй гэж би одоо гуймаараа. Тэгээд дээрэс нь одооноос жинхэнэ жигсаал цуглаантаа очоорой хүмүүсээ гэж би хувьдаа хэлмээр яг түн зөв уриалга өчигдрөөс эхлээд явагдаж эхэлсэн байна гэдгийг би хувьдаа хэлмээр. Яа би өчигдрөөс эхлэж зөв уриалга өгсөн гэж дарахын постнуудыг би өнөөдөр л сая л харлаа. Өчигдөр тавьсан харсангүй 19 цагийн өмнө гэж байгааз. 19 цагийн өмнө. Энэ дор 20 цагийн өмнө тавьчихсан байгаа. Урааныг эсэргүүцээд 19 цагийн өмнөөс эхлээд өчигдрөөс эхлээд ингээд эсэргүүцээд ингээд юу жигсяа гэд ингээд уриалаад эхэлсэн. Талбай дээр цуглацгаая гэдэг ингээд эсэргүүцээд эхэлсэн. Гэхдээ өчигдрөөс өмнө бол ямар ч тийм юу байхгүй байсан шүү гэдгийг би удаа хэлмээр байна. Өчигдрөөс өмнө бол дандаа улсын хурлыг тараа, засгийн газрыг тараа гэсэн жигсаалууд байсан болохоос нэг ч урааныг эсрүүцсэн жигсаал байхгүй байсан шүү гэдгийг би удаа хэлмээр байна. Анхааруулж. Намайг бас харлуулах гэд бас нэг хэдэн комментууд хүмүүс бичээд эхэлсэн байгаа гэдгийг би удаа хэлчмээр байна. Юм бэ гэхээр би 2 өдрийн өмнө би нэг постлж байгаа. 2 өдрийн өмнө би жигсаалаа болоо, дарангуул тогтоохгүй бол жигсаалаа болоо, тархиа гулгуулсан ардаа гэд. Зин чин дээр ураа авах гэж байна. Тэгээ зүгээр үү гэж 2 өдрийн өмнө коммент бичиж байгаа. Тэгтэл 2 өдрийн өмнө тэгээ ураа авах гэж байна. Тэгээ зүгээр үү гэж коммент бичиж штэ. Би 2 өдрийн өмнө мяа орсон босон дэр. Тэгтэл яаж ч 2 өдрийн өмнө урааны эсрүүцсэн жигсаал нэг ч байгаагүй маа гэдгийг би батлаад харуулах гэдэг штэ. Батлаад харуулчих одоо. Урааныг эсрүүцсэн жигсаал 2 өдрийн өмнө нэг ч байгаагүй. За өчигдрөөс эхэлж байгаа. За та нар харж заа. Өчигдрөөс эхэлж байгаа. Өчигдөр 19 цагийн өмнө гэж байгаа. Өчигдөр та нар ингээ харах юм бол энэ дэр ингээд комментэн дээр ингээ зөндөө коммент байгаа. Дандаа өчигдөр 18 цагийн өмнө гэж байгаа штэ. Та нар хар заяа. Хар итгэхгүй бол 18 өчигдрөөс эхэлж байгаа. Хэрвээ 2 өдрийн өмнө хэрвээ 2 өдрийн өмнө урааныг эсвүүцчихсэн бол би зөв гих байсан. За юу их тайван багш гэн энэ дэ хийм баг бүмд нэг нэр нүггүй хооцсгүй хүн байлаа. 2 өдрийн өмнө хэрвээ урааныг эсвүүцчихсэн бол би зөвөө гих байсан. Харин өчигдрөөс эхэлж байгаа болохоор би өнөөдөр энэ жигсаалыг нь дэмжиж зөвөө гэж байгаа шүү заа юу. Ахир өмнө надаа яг урааны тухай зүгээр бичлэг оруулж исэн болохоос биш. За юу. Урaan аюултай гэж бичлэг оруулж исэн яг урааныг эсрүүцэж жигсчаа гэсэн юм байхгүй байгаа шүү. Та нар сан хараараа энэ дэр. Өмнө нь шинжээр авдаах яг юу жигсэжсэн бэ гэхлээр яг 1 сарын 11-нд буюу яг өмнө юу улсын хурлыг тарааж үндсэн хууль тогтолцооны хувьсгал хийх цаг болсон гэж жигсэжсэн байхгүй юу да. Та нар зүгээр сайн харах юм бол улсын хурлыг тарааж авилгатай тэмцэх газарт бүрэн өөрчлөлт хийх цаг болсон. Улсын хурлыг тараахгүй нэг хүнд огцрох ямар ч нэмэрхгүй би тогтолцооны хувьсгал хийх хэрэгтэй гэдээ ингээд ярьж байгаа байхгүй юу ерөнхийдөө. Та нар өөрсдөө энийг жоохон ингээд харах юм бол заяа ойлгомжтой байгаа заяа. Тэгээ би юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр нь штэ. Одоо зөв шаардлага тавьж байна. Яг тухайн цаг үед чинь 2 өдрийн өмнө намайг энэ бичлэгийг жигсаалаа бойл гэж оруулж явах үед нэг ч хүн урааныг эсрүүцэж жигсаагүй маа. Бүгдээр улсын хурлыг тарааж авилгалтай тэмцэх газрыг байгуулсан юм аа. Та нар харж байна уу? Харж байна уу? Тогтолцооны хувьсгал хийх хэрэгтэй гэдэг ингэж жигсэж байгаа үстэй. Тогтолцооны хувьсгал хийх хэрэгтэй. Тийм үү? Түүнээс биш улсын хурлыг тарааж авилгалтай. Тэгэд нөгөө талд нь ямар хүмүүс жигсэжсэн гэхэлэр ердөөсөө засгийн газрыг огцруулах гэж жигсэн. Одоо та нар харж байна энэ дээр. Үнэхээр уур хүндлэлтэй байсан. Хүмүүсийн бодож ирснээс хамаагүй олон хүмүүс ирсэн. За тэгээ харж байна уу? Нэг нь засгийн газрыг огцор гэж хэлж байгаа бол нөгөөх нь улсын хурлыг тараа гэд ингээд огцорж жигсэжсэн байхгүй юу? Тэгэд өчигдрээс эхлээд зөв шаардлага тавьж эхэлж байна. Зөв шаардлага. Өчигдрээс эхлээд зөв шаардлага тавьж байгаа гэдэг би өөртөө хэлмээр. Гэхдээ харамсалтай нь босоо хөх монголчуудаас өөр хүнийхөө байхгүй байна. Харагдахгүй байна. Яагаад гэх юм бол хамаг жигсаалын эрч хүчинд суларсан хойно бид нар яаж байгаа юм бэ гэхээр юу зөв шаардлага. Гэхдээ бид нар ч гэжтэй
би биш шүү. Тий. Одоо зарим хүмүүс ухаарад ойлгоод зөв шаардлага тавьж эхэлж байгаа шиг байна. Тэгвэл зарим хүмүүс нь миний доор намайг харлуулах гэж байгаа итаа комментуудыг бас бичиж байгаа. Намайг буруутгаж ураа ухаж байгааг чи баг зөвтгөж гин ухааны. Ураа ухаж байгааг баг зөвтгөж гин ухааны юм бэлэр худаа комментуудыг бичиж намайг бас баг харлуулах гэж оролдож байгаа. 2 өдрийн өмнө хин ч урааныг эсэргүүцээгүй, 1 өдрийн өмнөөс эхэлж урааныг эсэргүүцэж жигсэж байгаа гэдгийг маш сайн ойлгосоо гэж би худаа хүсэж байгаа. Өмнө нь одоо урааныг эсэргүүцэж жигсэж байгаа хүмүүс өчигдрөөс эхлээд урааныг эсэргүүцэж жигсэж байгаа хүмүүс юу юм бэ гэхээр өмнө нь улсын урлаг тараа, засгийн газрыг тараа, аль эсвэл тийм үү тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гэдээ ярьж жигсэжсэн хүмүүсээ. Тогтолцоо гэдэг хүмүүс ойлгохгүй юм яриад байгаа тэрийг нөгөө нэг бабках маш ойлгомжтойгоор тайлбарлсан юм шүү дээ. Юугаар тайлбарлсан гэсэн тогтолцоо гэдэг нь зүгээр хуулийн өөрчлөлтөө битгий тогтолцоо гэдэг хүмүүсийн толгойг эргүүлээтэй гэдэг маш ойлгомжтой ярьсан. Тэгээ би бол юу гэж ярьж байгаа юм бэ гэхэлэр одоо ууг нь бол хардаа зөв шаардлага тавьж байна. Одоо эднэр ч гэсэндээ хүч болно. Яг нь одоо босоо хөөх Монгол ч гэсэндээ хүч болох юм шиг өн зөв шаардлага дээр. Тэгэхээр ард иргэд одоо өстой жинхэнэ энэ дээр нэгдэх хэрэгтэй гэж би бодож байна. Одоо жинхэнэ урааныг эсэргүүцээд байдаг бүх хүмүүс нэгдэх хэрэгтэй гэж би бодож байна. Энэ дээр. Тэгээ яагаад би энэ дээр би урааныг эсэргүүцэж байгаа гэхээр нэгт ашиг болохгүй. Монгол улс ашиг болохгүй. Яг тэгвэл ганцхан худалдан авахчтай байх өндөр магадлал. Ганцхан Франц гэх мэт цөөхөн хэдэн улс орн худалдан авахч нь болох магадaltaй. Яг тэгвэл цөмийн цахилгаан станцтай Герман улс хүртэл худалдаа авах болцсон. Цөмийн цахилгаан станц унтрааж байгаа. Цөөхөн Япон гэх мэт цөөхөн хэдэн улс орн л одоо цөмийн цахилгаан станцыг ажилуулж байгаа. Гэтэ цөмийн цахилгаан станцд хортой. Маш хортой. Ураа олборлогч хортой. Цөмийн цахилгаан станц нь ч хортой. Ер нь бол хэрэгцээгүй. Тэгээд дээрэс нь ураанаа зарна гэхлээр одоо цөөхөн худалдаа авахчтай болохоор тэр цөөхөн эдэн худалдаа авч монополоо үн тогтоогоод өөрснийгөө хамгийн хямдхан үнийг тогтоогоод худалдаа тавьчихна гэсэн үг. Ашиг олохгүй баг. Тэгж ярьж байгаа. Ашиг олсон ч арт түмэнд хүртээлгүй. Яагаад гэвэл угаасаа ашигын тэгш бус хуваарлалтаа бийдэг Монгол улс. Монгол улс хичнээн баялгаа гаргаад нэмэргүй. Бүх баялаг баячууд нь ядуучууд нь улам бүр ядууралт туусна. Баян хоосны ялгаа хэсгээс өөр ялгаа гарахгүй. За тэгээд би энийг хэлж байгаа. Тэгээд гол асуудал нь миний яриад байгаа юу юм бэ гэхлээр одоо зөв шаардлага тавьж байгаа ч гэсэн харамсалтай нь маш цөөхөн хүмүүс ирж байна. Жигсаал дээр. Харамсалтай нь тийм үү? Яг их хүмүүс ирэх үед нь маш буруу шаардлага тавьсан. Бид нэр цөөхөн эдэн болсон ч гэсэн хамаахгүй буруу хүмүүсийг огцруулж чадах байсан. Хэрэг улсын хурлыг тараа, засгийн газар тараа гэж жигсаагүй байсан бол бид нэр цөөхөн эдэн хүмүүсийг жигсааж чадахгүйсэн, урааныг бид боловч чадахгүйсэн. Бид нар тэднийг боловч чадсан. Харамсалтай бид нар буруу хүмүүстэй тархиа угаалгуулснаас болоод ийм явдал болсон шүү гэдэг бодлоо. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Тэгээд гол нь би юу ярих гэдэг юм бэ гэхээр Монголоо гэсэн бүх хүмүүс рүү дайлт гэсэн. Монголоо гэсэн бүх хүмүүсийг Оросын тал, Путиний тал гэх мэт дандаа харлуулж байгаа. Оросын тал гэж буруутгаж байгаа бол ихэнх хүмүүсийг буруутгадаг. Тэгээд зарим за та нарт одоо би зүгээр нэг хэдгээ юм харуулчихсан. За энэ дээр энэ улаан хувцастай энэ Украины төг талбайг барьж байгаа нөө барыг хөөсний төлөө энэ залууг буруутгаж байгаа. Бүгдээр одоо энэ чудгийн баярмаг гайгүй хүн болов гэсэн чи бас буруутгаад энэ залууг буруутгаад. Энэ залуугийн хөлсний жигсэгчд зайл гэсэн. Энэ залуугийн зөв шүү дээ. Хөлсний жигсэгчд зайлах хэрэгтэй шүү дээ. Энэ залуугийн зөв баггүй юу? Энэ залуугийн зөв баггүй. Хөлсний жигсэгч зайл гэж ихсэн зөв баггүй. Тэгэхээр энэ залуу буруутгасан комментууд ингээд зөндөө. Тэгээд энэ нөгөө нэг Украины төг талбайг бариавж байгаа охиныг ингээд магтсан постууд зөндөө. Зүгээр нэг энгийн юмнуудыг л та нар харчихсан. Одоо би та нарт ахаад би хэд хэдэн постууд. Энэ урааны энэ яаж байгаа энэ эмхтэйг ингээ буруутгах байгаа хүмүүс зөндөө ингээд. Тэгэд гол асуудал нь шүү дээ. Хардаа тулаан тардаа нэг ийм хүмүүс яваад байгаа байхгүй. Одоо та нар харж байгаа. Засгийн газар огцор гэсэн юм шиг санагдав.
Одоо та дайраад гэж байгаас санаас дайраад гэж байгаас яг ч дайраад байгаа юм шиг. Юурдээс ойлгохгүй байгаа. Яг ч дайраад байгаа юм. Бусдыг уриалан дуудаад штэ. Дайраад гэд уриалан дуудаад штэ. Бүр зохион байгуулалтаа. Дайраад гэд. Урталт нь гараад энэ засгийн газар огцор гэсэн том бичиг бариад усын гурал тараа гэдэг том бичиг бариад байгаа хүмүүс асар олуулаа надад харагдсан. Эдгээр хүмүүс юу юм бэ гэхээр яг 7 сарын 1 шиг нэг маавал шийдэх байхгүй. Тэгэл хүмүүс аманд ийгдэн. Тэгэд энэ хүсний жигсвчд нэг юм авч идлээ эдгээр дараад нь хуулийн хариуцлага хүлээхгүй шүү дээ. Ард иргэд л хүлээнэ. Ард иргэд бид тийм үү 50 жигсаал цуглаан хийх ёстой. Гэтэл эдгээр хүмүүс юу хэлэх гээд байгаа юм гэхээр 50 жигсаал цуглааныг албаар дайраад гэдэг ард түмнийг уриалан дуудаж өмнөөс амд турхичаад өөрснөө нэг ч юу үүрэхгүй дараад нь эднэр яг уу зүгээр сайхан зутаал алгуул эднэрт хинч хариуцлага тооцохгүй. Яг нь эднэр ус төрчдийн захиалгатаагаар юм авч идэлж дайраад гэж ингэж хүрэж байгаа боллоор тэр. Юм авч идэлж магадгүй л гэхдээ ер нь бол тиймэрхүү шүү гэж би боддог. Ер нь бол тийш та юм авч идэлсэн ч болно. Гэтэ манай Монгол шиг улс болохгүй. Яг тэгвэл Монгол шиг улсад энэнийг далимтуулаад дарангуул тогтоох магадaltaй байхгүй. 7 сарын 1 шиг ахаад хүмүүс амд гэдэг баахан ангийн иргэдэг хорой тайч. Тэрнээс болоод ангийн иргэд дахиад аана. Тэгээд дарангуул тогтдог байхгүй. Тийм болохоор би бойл гээд байгаа. Тийм болохоор би 50 жигсаал цуглааныг хий гэж хэлээд байгаа. Юм битгий авч идэл. Юм битгий дайр. Юм битгий хий. 50 жигсаал цуглааныг олон хоног үргэлжлүүлэн монголчууд бидэнд ашигтай гэдэг билүү. За тэгээд 2025 оны өнөөдөр 1 сарын 17 13 цаг 26 минут чинь энэ хүрээд нэмшлэг өндөрлөө.